Сургалтын агуулгыг Австрали, Монгол Улсын засгийн газрын хамтран хэрэгжүүлж буй Австрали Монголын эрдэс баялагын салбарын хамтын ажиллагааны хөтөлбөрийн санхүүжилтээр эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо төрийн бүс байгуулга боловсруулав. Миний ажиллаж амьдарч буй орчны хууль эрх зүйн баталгаа. Хоёрдугаар хэсэг. Хувь хүний нууцын тухай хуулийг дагаж мөрдөх нь сүүлийн жилүүдэд улам чухал болсоор байна. Хөдөлмөрийн тухай хуульд ажил олгогч ажилтны хувийн нууцыг задруулахгүй байх, ажилтны хувийн мэдээллийг авах, боловсруулах, хадгалах, ашиглах журам баталж, мөрдүүлэх үүрэг хүлээдэг. Харин ажилтан нь ажил үргээ гүйцэтгэх явцад байгууллага хувь хүний нууц, ажил олгогчийн бизнестэй холбоотой мэдээллийг олж мэдсэн, түүнтэй танилцсан бол задруулахгүй байх үүрэгтэй. Эрдэс баялагын салбарын хөдөлмөрийн харилцаанд дах хууль эрх зүйн орчин, хүний эрх, гендрийн бодлого зохицуулалтыг сургалтын энэ хэсгээс мэдэж авна. Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш эрх зүйн этгээд байх. Үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрлоор ялгуурлан гадуурхахгүй байх зарчим, хүний салшгүй эрхүүдийг үндсэн хуулиараа мөн баталгаажуулсан. Төр нь хүний эрх, эрх чөлөөг хангах үйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчигтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхэн өмнө хүлээсэн. Үндсэн хуульд заасан хүний эрхийн баталгааг салбар хуулиудаар наривчлан зохицуулдаг. Эрдэс баялагын салбарын үйл ажиллагаанд ашигт малтамлын тухай хууль, байгаль орчны багц хуулиуд, татварын багц хуулиуд, нийгмийн даатгалын багц хуулиуд, иргэний хууль, нэгтлэн бодох бүртгэлийн тухай хууль, хөдөлмөрийн тухай, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, эрүүл мэндийн даатгалын тухай, эрүүл ахуйн тухай хууль, Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, төрөөс эрдэс баялагын салбарт баримтлах бодлого, геолог, уулуурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарт гендрийн талаар баримтлах бодлого, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө болон тусгай журам, стандартууд нийтлэг хэрэглэгдэж байна. Хүний эрх, гендрийн тэгш байдлыг хангах, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, шударга тэгш оролцоо, эмэгтэй, эрэгтэй хүмүүс, охид өвгүүдийн дунд үйлчлэх нийгмийн шударга ёс зэрэг үндсэн асуудлуудыг гендрийн эрх тэгш байдлыг хангах тухай, хөдөлмөрийн тухай, хүүхэд хамгааллын тухай, гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай, хүн худалдаалгатай тэмцэх тухай, зөрчлийн, эрүүгийн хуулиудаар зохицуулдаг. 2020 оны дэлхийн нийтийн гендрийн ялгаатай байдлын тайланд дурдсанаар судалгаанд хамрагдсан 153 улсаас Монгол улс 79-р байранд жагсжээ. Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд Монгол хүний эрүүл аюулгүй амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, амьдрах орчин, орон байрны аюулгүй нөхцөлийг баталгаажуулах, гэмт хэрэг халдлагын золиос болохоос хамгаалах, иргэдийн амьдрах, ажиллах орчны аюулгүй байдлыг хангах, гамшигын эрсдлийг бууруулах нь хүний аюулгүй байдлыг баталгаажуулах чухал үндэс болно гэж заасан. Гендрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиар улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёл, гэр бүлийн харилцаанд гендрийн эрх тэгш байдлыг хангах нөхцөл бүрдүүлэх, эрх зүйн үндсийг тодорхойлж хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулдаг. Энэ хуульд гендрийн эрх тэгш байдлыг хангах үндсэн зарчмыг тодорхойлохын зэрэгцээ хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд гендрийн тэгш байдлыг хангах, гендрийн ялгуурлан гадуурхалт, гендерт суурилсан хүчирхийллийн аливаа хэлбэрээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, хариуцлага хүлээлгэхтэй холбоотой зохицуулалтууд тусгагдсан. 5 толгойн бүлэг ордын нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагааны хүний эрхэт нөлөөлөх байдлын үнэлгээг Хүний эрхийн үндэсний комисс 2018 онд хийсэн байна. Үнэлгээний тайланд нүүрс тээвэрт олон хоногоор ажиллах, ажлын нөхцөл ачааллаас сэтгэл зүйн хямралд орох, арх хэтрүүлэн хэрэглэх, амрах хугацаанд арх уудаг зэрэг шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явдал нэмэгдэх эрсдэлтэй гэж үзсэн байна. Гэр бүлийн хүчирхийлэл нь хувь хүн, гэр бүлийн гишүүдийн бие махбод, сэтгцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөд зогсохгүй, нийгэм эдийн засагтч хор хохирол учруулдаг. Тиймээс дэлхийн нийт гэр бүлийн хүчирхийллийг хувийн бус нийгмийн асуудал гэж тодорхойлох болсон.
Нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сангаас 2020 онд хийсэн судалгаагаар Монгол улсад хүчирхийллээс үүдэлтэй нийт өртөг 601.2 тэрбум төгрөг байна. Эс үлдэхүүгээс үүдэлтэй хохирлын өртөг 577 тэрбум төгрөг. Хөдөлмөрийн бүтээмжийн алдагдал нийт хохирлын 90%-ийг эзэлж байна. Хохирогч хамгаалалтанд байх хугацаанд түүний ажил, албан тушаалыг хэвээр хадгалах үүргийг ажил олгогчид хүлээлгэсэн нь гэр бүлийн хүчирхийллээс үүдсэн сөрөг нөлөөг бууруулах нэг арга зам юм. Бүсгүй энэ нэгэн компанид тогоочоор ажилладаг. Нөхөр нь түүнийг байнга хардаж, зоддгоос гэмтэж бэртэн ажлаасаа олон удаа чөлөө авч байжээ. Хүнд гэмтсэн бүсгүй цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар шүүх энийн амь насыг хамгаалах зорилгоор хуулийн дагуу аюулгүй байдлын хамгаалалт тогтоосон байна. Энэ бүсгүйн ажилдаг компани түүнийг хамгаалалтанд байх хугацаанд ажлын байрыг нь хэвээр хадгалж 3 сарын цалинтай чөлөө олгожээ. Энэ хугацаанд энэ хуулийн асуудлаа эцэслэн шийдвэрлүүлж амар тайван амьдрах боломжтой болсон юм. Хөдөлмөрийн тухай хуулийн шинжилсэн найруулгад хүчирхийлэлд өртсөн хохирогч хамгаалалтанд байх хугацаанд ажлын байрыг нь хэвээр хадгалах асуудалж тусгагджээ. За 2022 онд батлагдсан хөдөлмөрийн тухай хуулийн шинжилсэн найруулгаар ажил олгогч ажилтан хоёр талд одоо үүрэг хүлээлгэсэн шин зүйл зарт орсон. За энэ ажил хөдөлмөр эрхлэлтэй харилцаанд ямар нэгэн байдлаар ялгуурлан гадуурхалт, бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийлүүлдэх, за мөн бэлгийн дарамт үзүүлэхийг юм хоригдсан зүйл зарт орж ирсэн байгаа. За ямар нэгэн байдлаар одоо бусаддаа сэтгэл зүйн дарамт үзүүлэх, бие махбодод нь халдах, нэр төрийг нь гутаах, доромжлох гэх мэт үйлдэлүүдийг гаргахыг хоригдсан байгаа. За энэ үйлдэлд одоо өртсөн тохиолдолд ажилтан хаана хүнд хандаж гомдлоо гарах вэ гэдэг асуудал дээр энэ хөдөлмөрийн хуулийн дээр зохицуулалт шинээр орж ирсэн байгаа. За ажилтан юуны өмнө ажил олгогчдоо дээд хатны албан тушаалтанд гомдлоо гаргаж шийдвэрлэх боломж бүрдсэн. За тэгэхээр ажил олгогч ямар үүрэг хүлээж яах вэ гэхээр хөдөлмөрийн дотоод дүрм журамдаа ажлын байрны ялгуурлан гадуурхалт, за бэлгийн дарамт, аливаа хэлбэрийн хүчирхийллийг хориглох тухай тусгана. За ингэж тусахтаа зөвөр ингэ тусгаад орхих биш. Ийм одоо халдлагад өртсөн тохиолдолд хүнд яаж гомдлоо гарах вэ? Хэн тэр гомдлыг ямар хугацаанд шийдвэрлэх вэ гэдгийг бол энэ дотоод дүрм журмудаа маш нарийн тусгаж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй болвол ингээд бүрхэг байгаад ахаар цаашаа ер нь яаж хандах вэ гэдгийг тодорхойгүй болчдөг. За хэрвээ одоо гэмт хэргийн шинжтэй, зөрчлийн шинжтэй байх юм бол хууль хяналтын байгууллагад хандах эрх нь нээлттэй байж байгаа. За мөн одоо хөдөлмөрийн маргаан таслах байгууллага комисстэй болсон гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрх нь байж байгаа. За мөн хүний эрхийн үндэсний комиссд одоо бэлгийн дарамттай холбоотой асуудлаар гомдол гаргах эрх нь нээлттэй байгаа. Хэрвээ одоо энэ бэлгийн дарамт гэсэн одоо зөрчил байх юм бол зөрчлийн тухай хуулиар шийдэгддэг. Энэ асуудал бол өөрөөр хэлэх юм бол хууль хяналтын байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ гэсэн үг ээ. Тэгэхээр хууль хяналтын байгууллагад яаж ханддаг вэ гэхээр албан ёсоор өргөдөл гомдлоо гаргаж ханддаг. Тэгэхгүй зөвхөн амаар хэлсэн тохиолдолд тэр болгоно нөгөө баталгааж баримтжиж үлдэхгүй байх магадaltaй учраас албан ёсоор одоо гомдлоо гаргах нь чухал байдаг юм аа. Хөдөлмөрийн мүлжилгэн ажил олгогч ажилтныг амь насанд аюултай нөхцөлд ажиллуулах, гүйцэтгэсэн ажил үүрэг, хариуцлага, ажлын цагтаа тохирохгүй цалин хөлс олгох зэргээр бусдын хийсэн ажлаас санхүүгийн ашиг олох явдал юм. Хөдөлмөрийн мүлжилгэн, бага цалин хөлс олгох, албатан хөдөлмөр эрхлүүлэх, хүүхдийн хөдөлмөр, боолчлол гэх мэт олон хэлбэрээр илэрнэ. Албатан хөдөлмөрлүүлэх гэдэг альва торгуул шийтгэл ногдуулахаар айлхан сүрдүүлэх, хүч хэрэглэх, занал хийлэх замаар хүний хүсэл зорилгын эсрэг ажил үйлчилгээ эрхлүүлэхийг ойлгоно. Нийгмийн тодорхой бүлгийн хүмүүс албатан хөдөлмөрт өртөх өндөр эрсдэлтэй байдаг. Албатан хөдөлмөрийн хэлбэрт сайн дурын үндсэн дээр ажиллахгүй байх, айлган сүрдүүлэх, дарамт шахалт үзүүлэх, эмзэг байдлыг буруугаар ашиглах, хуурч мэхлэх, өрийн барьцаа төлөөс болгох, ажилтны бичиг баримтыг барьцаалах, цалин хөлс олгохгүй байх, хортой хүнд нөхцөлд болон илүү цагаар ажиллуулах зэрэг хамаардаг. Монгол улсын барилга уул уурхайн салбарт албатан хөдөлмөрийн шинжтэйгээр гадаад иргэдийг ажилуулах, худалдаалах, нөгөө талаас Азийн орнууд тэр дундаа Хятад улс руу эмэгтэйчүүдийг худалдаалах тохиолдлууд гарсаар байгаад бол Монгол улсыг хүний 8-ны илгээгч орон хэмээн судалгааны тайланд дурдсан хിവэрэ байна. Ялгуурлан гадуурхах гэдэг нь альва хүнийг арьс өнгө, хэл, соёл,
Угсаа гарвал нас хүйс, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа үзэл бодлоор нь ялгуурлан харьцах үзэл юм. Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн харилцаан дах ялгуурлан гадуурхалт дараах байдлаар илэрч байгааг дурдсан байна. Үүнд ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байрны онцлогт хамааралгүй хэд хувийн шинжтэй шалгуур үзүүлэлтүүд тавих, мэдээлэл шаардах. Энэ нь хүнийг нас, хүйс, гадна төрөх боловсрол, эдийн засгийн байдал, ажилсан туршлага зэргээр нь ялгуурлан гадуурхах, танил тал харах, шан харамж авч ажлын байраар хангах хэлбэрээр илэрч байна. Ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцуулахаас татгалзах, сонгон шалгаруулалтанд тэнцсэн хүнийг эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй хэмээн ажилд авахаас татгалзах. Ажилтны бичиг баримт цалин хөлс өрөөр барьцаалах. Хөдөлмөр эрхэлж байгаа хүнийг эмэгтэй, залуу, хөгжлийн бэрхшээлтэй хэмээн албан тушаал ахих, дэвших боломжийг нь хязгаарлах. Байгууллага аж ахуйн нэгжин ажилгчдыг нас, хүйс, хөгжлийн бэрхшээлээр нь ялгуурласан дүрм журам удирдлагын арга барил хэрэглэх, ашиглах. Гэр бүлийн гишүүн нь хөгжлийн бэрхшээлтэй гэсэн шалтгаанаар хүнийг ажилд авахаас татгалзах, чөлөөлөх, бусад хэлбэрээр ажил хөдөлмөр эрхлэх эрхийг нь хязгаарлах. Хөгжлийн бэрхшээлтэй хүний мэдлэг, ур чадвар, онцлогт тохирсон ажлын байр зохион байгуулахаас татгалзах, цалин хөлсийг нь ялгууртай тогтоох нь хөдөлмөрийн харилцаан дах ялгуурлан гадуурхалт мөн юм. Манай улсын хувьд албан тушаалаар ялган харьцах, тэтгэврийн нас дүгсэн хүмүүсийг гавьяаны амралтанд суулгахаар ил талд шахах зэргээр ялгуурлан гадуурхалтын бусад хэлбэрч түгээмэл байгааг уурхайчид хэлдэг. За түүнээс гадна хөдөлмөрийн харилцаанд одоо шудраг байх гэсэн энэ зарчмыг одоо баримтлах үүргийг бол хүлээгдсэн байж байгаа. Ямар нэгэн байдлаар одоо үйлдвэрчний эвлэлд элсгийг шаардах ч юм уу. За ийм байдлыг бол гаргаж болохгүй гэдэг зааж өгсөн байж байгаа. За мөн одоо ажилтан ажил олгогч хоёрын харилцааны хувьд бол нууцтай холбоотой асуудал байдаг. За энэ нууцтай холбоотой асуудлыг хөдөлмөрийн тухай хууль руу оруулж өгсөн байж байгаа. За магадгүй одоо өргөжлөх онол гаргасантай холбоотой ажилтны хувийн нууц ингээд мэдээллийг ажил олгогч задруулах юм бол тодорхой хариуцлага хүлээхээр болж байна. За хувь хүний нууцад бол хүндэтгэлтэй хамтхан ажил олгогчийн үүрэг болж байна. За мөн ажилтан ч гэсэн хувь хүний нууцыг олж мэдсэн тохиолдолд задруулахгүй байх, нэр хүндэд нь халдахгүй байх энэ асуудал бол хуульчлагдсан байгаа. За ажилтан заавал мэдчих ёстой зүйл гэх юм бол одоо туршилтын журмаар ажиллах гэж өмнө ярьдаг байсан тийм ээ. Тэр үед ихэнхдээ нөгөө нэг ажилтан бага цалингаар ажилладаг ч юм уу эсвэл ерөөсөө цалингүй ажиллах ийм тохиолдлууд байдаг байсан бол одоо шинэ хөдөлмөрийн хуулиар бол яг л үндсэн ажилтнтай адилхан цалин өсөлтөөр ажиллах энэ боломж нэгдсэн байгаа. Төрийн өмчөд нэгэн компани хамтын гэрээ байгууллагын дотоод журамдаа хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэн жирэмсний амралт авсан эмэгтэй хүүхэд харах хүнтэй ажил эрхлэх боломжтой бол хүссэн үедээ хуучин ажилдаа орж болох тухай заалт оруулжээ. Ажилтан Б жирэмсний амралт авч хүүхдээ төрүүлсний дараа орон сууцны болон цалингийн зээлтэй учраас санхүүгийн хүндрэлд орж эхэлсэн байна. Удаан хугацаагаар гэртээ суух боломжгүй тул ээжтэй хүүхдээ харуулахаар болж байгууллагын захиргаанд ажилдаа эргэн орох хүсэлт гаргалаа. Гэтэл байгууллагын захиргаа таны оронд төр хугацаагаар ажилд авсан ажилтан өөр ажлын байр руу шилжүүлэх хүртэл хүлээх хэрэгтэй. Хугацаа нь тодорхойгүй байна гэсэн хариу өгчээ. Б эмэгтэй нь А байгууллагын үндсэн ажилтан. Тиймээс хөдөлмөрийн гэрээ байгууллагын дотоод журам дахь заалтуудыг үндэслэн байгууллагын хуульч болон холбогдох бусад албан тушаалтанд хандсан боловч асуудал шийдэгдсэнгүй. Учир нь жирэмсний амралттай Б бүсгүй оронд авч ажилуулсан хүн нь тухайн байгууллагын дээд албан тушаалтны хамаатан байжээ. Удирдлагын зүгээс өөрсдийн эрх мэдэл давуу талыг ашиглан Б бүсгүйд хүүхдээ заавал 2 нас хүрэхээр нь эргэсэн дарамтчилд үзүүлсэн байна. Тухайн байгууллага Б бүсгийн хөдөлмөрлөх эрхийг зөрчөө зогсохгүй сэтгэл зүйн дарамт учруулжээ. Байгууллагын дотоод дүрм журам, хуулийн дагуу байгуулсан хөдөлмөрийн гэрээ хэн нэгэн албан тушаалтнаас үл хамааран ямар ч тохиолдолд бүх хүнд эрх тэгш үйлчлэх ёстой. 2021 онд батлагдсан хөдөлмөрийн тухай хуулийн шинжилсэн найруулгад ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны суурь зарчим, үндсэн эрхийг тодорхойлж, хөдөлмөрийн харилцаанд ялгуурлан гадуурхахгүй байх, бүх төрлийн дарамт хүчирхийлэл, албатан хөдөлмөрлүүлэх болон хүүхдийн хөдөлмөрийг хориглохоор тусгасан. Мөн ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд барьцаа хэрэглэх гэх мэт шудраг бус үйлдэлийг хоригложээ. Ажил эрхлэлт хөдөлмөрийн харилцаа гэдэгт ажил үргээ гүйцэтгэх, албан томилтоор ажиллах, ажилдаа ирэх очих, ээлж солилцох, ажил хүлээлцэх, сургалтанд хамрагдах болон ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагаас зохион байгуулсан олон нийтийн арга хэмжээ хамаарна. Ажил эрхлэлт хөдөлмөрийн харилцааны хүчирхийлэл дарамт нь
зодох, зохих зэрэгээр бусдын эрүүл мэндийн эсрэг хүчирхийлэл үйлдэхээр занал хийлэх. Хил амаар доромжлох, нэр төр алдар хүндийг нь гутаах, ялгуурлан гадуурхах, бие махбод сэтгэл зүй, бэлгийн дарамт үзүүлэх, хүчирхийлэл үйлдэх, занал хийлэх замаар ажлын байрны төвчшгүй орчин үүсгэх байдлаар илэрнэ. Ажил эрхлэлт хөдөлмөрийн харилцааны бэлгийн дарамтад ажил олгогч, ажилтан, 3 дахь этгээд бие биедээ хүсээгүй байхад нь бэлгийн сэтлээ үгээр, биеэр, цахимаар болон бусад хэлбэрээр илэрхийлэх. Бэлгийн харилцаанд орох хэсгээс шалтгаалж ажил албан тушаал, цалин хөлс зэрэг эдийн засгийн болон бусад байдлаар урамшуулах. Хохироохоор айлхан сүрдүүлэх, тулган шаардах, болзол байдлаар бэлгийн дарамт үзүүлэх зэрэг багтана. Ажлын байрны бэлгийн дарамт нь нийгмийн бүхий л салбарт гардаг. Хувь хүний хэрэг мэт боловч бодит байдалд улс төр, соёл боловсрол хүний эрхтэй салшгүй холбоотой нарийн эмзэг асуудал юм. Тиймээс хөдөлмөрийн тухай хуульд бусдад бэлгийн дарамт учруулахыг хориглож зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг зөрчлийн тухай хуулиар зохицуулжээ. Хөдөлмөрийн дотоод журамд ажлын байран дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, гарсан гомдлыг барагдуулах үүргээ биелүүлээгүй хуулийн этгээдэд 1501-тэй тэнцэх хэмжээний мөнгөн торгуул ногдуулна. Ажлын байрны бэлгийн дарамтыг нэг талаас эрх мэдлийн гэмт хэрэг гэж үзэх болсон. Хохирогчоос ямар нэг хэлбэрээр өөрийгөө дээгүр, эрх мэдэлтэй гэж үзсэн этгээд давуу талаа ашиглан дарамтлах байдал түгээмэл. Ажил албаа алдахаас айсандаа элдв дарамтыг хүлээн зөвшөөрөөд хохирч үлдсэн тохиолдолд цөөнгүй бий. Тиймээс эрх мэдлийн гэмт хэрэгээс ангижрахын тулд хүн бүр хуулиа судалж, эрхээ хамгаалах чадамжтай байх хэрэгтэй юм. Уул уурхай компани одоо нэг гомдол бол яхаа арга хөдөө орон нутагт бол энэ шийдэгдсэн байгаа. Тийм зөрчлийн хуулиар бол хариуцлага оногдуулсан. За гэхдээ хохирогчд бол маш тийм ээлтэй биш нөхцөл байдал бол манад их түгээмэл байна. Ягаад гэвэл хохирогчийг ажлаас нь халждаг. Тэгээд бас тэр хүнд одоо маш хэмжээний өр нэмэгдүүлээд ингээд өгчдөг тийм ээ. Тэгээд хохирогч маань хохирсон дээрээ хохироод ингээд асуудлаа шийдвэрлүүлээд тухайн хүнийг хэдэн төгрөгөөр торгуулад тий ингээд явчихж байгаа нь бол бас одоо яг өнөөгийн бодит нөхцөл байдалд бол хохирогчд тийм төдийлөн ээлтэй бас эрх зүйн орчин бас байна гэж ингэж хэлж болохоор байна. Тухайн одоо ажил үүргийг те хариуцсан ажиллаж байгаа хүний нөөцийн ажилтнууд за мөн одоо тухайн байгууллагын удирдах албан тушаалтнууд энэ асуудлыг хариуцсан ажиллах одоо үүрэг бүхий субъектүүд бол одоо Монгол улсын хэмжээнд ямар хууль тогтоомжууд хэрхэн яаж үйлчилж байгаа талаар бол мэдлэг мэдээлэл сайтай байх ёстой. За мөн энэ асуудлуудаар бол нэгдсэн үндэсний байгууллагын гэрээний хороодоос бол Монгол Улсын засгийн газарт олон удаагийн бас зөвлөмжүүдийг бол өгсөн байгаа. Энд ажлын байрны бэлгийн дарамтыг одоо хуульчлах шаардлагатай байна. Ажлын байрны бэлгийн дарамт гэдэг бол өөрөө гэмт хэргийн шинжтэй хүмүүсийн одоо хөдөлмөрлөх, хүмүүсийн ажиллах энэ боломжийг боогдуулж байдаг. За мөн одоо гендер суурилсан хүчирхийллийн нэг хэлбэр мөн ийм учраас тухайн байгууллагын одоо энэ байдлаас болоод тухайн аж ахуйн нэгж байгууллагуудын ажлын бүтээмж муудах тийм ээ. Ийм хортой үр дагавартай учраас энийг бол одоо бас гэмтрийн шинжтэй гэж үзэж одоо эрүүгийн хуульд хуулиар зүйл заалт болгон зөвчлөх нь жухлаа гэсэн ийм зөвлөмжүүдийг л өгдөг. За манай Монгол улсад бол 2015 оны эрүүгийн хуулиар бол ажлын байрны бэлгийн дарамт гэсэн энэ зүйл заалт бол эрүүгийн хуулийн 14-р зүйл зөвчлөгдөжсэн. Гэвч одоо тодорхой хугацааны дараа бол эрүүгийн хуулиас авсан. Тэгээд зөрчлийн хуулиар бол одоо өнөөдөр зөрчил хэмээн шалгаж байгаа. Гэхдээ одоо энэ бол цаашдаа ирнэ. Эрүүгийн гэмт хэрэг болох боломжтой. Эрүүгийн хуульд бол хуульчлах нь энэ одоо зүйд нийцнэ гэж ингэж үздэг. Хөдөлмөрийн тухай хуулийн шинжилсэн найруулгад ажил олгогч ажилтны үүргийг дараах байдлаар тодорхойлжээ. Ажил олгогчийн үүрэгт ажилтнтай хөдөлмөрийн гэрээ байгуулж хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан шаардлага, стандартад нийцсэн ялгуурлан гадуурхалт, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас ангид ажлын байраар хангах, ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ялгуурлан гадуурхалтаас ангид байх нөхцөл бүрдүүлэх, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гарсан гомдлыг шийдвэрлэх журмыг хөдөлмөрийн дотоод журамд тусгаж, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг үл твчих орчин бүрдүүлэх. Ажилтны эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэтгэлтэй хандах, ажилтны хувийн нууцыг задруулахгүй байх. Ажлын байранд хяналтын тоног төхөөрөмж ажилуулахаар бол энэ тухай ажилтнанд урьдчилан мэдэгдэх, ашиглах журмыг тогтоон мөрдүүлэх. Ингэхдээ хувцас солих, түр амрах, хооллох,
бие засах, усанд орох, дулаацах зориулттай өрөө тасалгаанд хяналтын тоног төхөөрөмж байрлуулахгүй байх. Ажилтныг хуулиар тогтоосон ажлын цагийн дээд хязгаараас хэтрүүлэн ажилуулахгүй байх. Ажилтан гэрч хохирогчийн хамгаалтанд байгаа бол 1 жил хүртэлх хугацаагаар ажлын байрыг нь хэвээр хадгалах. Ажил амралтын цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл бүрдүүлэх зэргээр ажилтны ажил амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлэх. Хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгах замаар ажилтны хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлэх. Ажилтны хувийн мэдээллийг авах, боловсруулах, хадгалах, ашиглах журмыг ажил олгогч хууль тогтоомжинд нийцүүлэн баталж мөрдүүлэх зэрэг багтана. Ажилтны үүрэгт ажил үүргээ биечлэн, үнэнчээр өөрийн ур чадвар, боломжоо дайчлан зохих ёсоор гүйцэтгэх. Хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажлын цагийг баримтлах, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах. Ажилдаа ирэхдээ ажил үүргээ гүйцэтгэх чадвартай байх. Ажил үүрэг гүйцэтгэх явцдаа согтууруулах ундаа болон мансууруулах эм, сэтгцэд нөлөөт бодис сэргийлэхгүй байх. Ажил олгогч тусгайлан зөвшөөрснөөс бусад тохиолдолд түүний эрхэлж буй үйл ажиллагаатай шууд өрсөлдсөн, давхцсан аливаа ажил үйлчлэгээ эрхлэхгүй байх. Өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, ажил олгогчийн эд хөрөнгөнд аюултай нөхцөл байдал үүссэн тохиолдолд ажил олгогч шууд харьяалагдах удирдах албан тушаалтанд нэн даруй мэдээллэх. Хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэхгүй байх. Ажил олгогчийн удирдах чиг үүргээ хэрэгжүүлэх эрхэд хүндэтгэлтэй хандах. Ажил олгогчийн төлөөлөгчийн хууль ёсны үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн биелүүлэх. Ажил үүргээ гүйцэтгэх явцад байгууллага, хувь хүний нууц, ажил олгогчийн бизнестэй холбоотой мэдээллийг олж мэдсэн, түүнтэй танилцсан бол задруулахгүй байх. Ажил олгогчийн шаардсанаар ажил үүрэгтэйгээ холбоотой мэдээллийг ажил олгогчид үнэн зөвөөр өгөх, хийсэн ажлаа тайлагнах. Өөрийн болон бусдын сэтгцийн эрүүл мэндийг эрхэмлэн үзэж, ажиллаж амьдарч байгаа орчиндөө зөв харилцаа, таатай нөхцөл бүрдүүлэх. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах. Мэргэшил ур чадвараа дээшлүүлэх зэрэг багтана. Геолог уул уурхай газрын тос хүнд үйлдвэрийн салбарт гендерийн талаар баримтлах бодлого уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар 2019 онд батлагдсан. 2026 он хүртэл хэрэгжинэ. Салбарын бодлого эрхцэн орчин гендерийн үзэл баримтлалтай болгон шинжлэх, байгаль орчин, хүний эрх, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, гэр бүлд ээлтэй хөдөлмөрийн харилцааны орчин нөхцөл бүрдүүлэх, салбарын үр шимийг эрэгтэй эмэгтэй хүмүүст тэгш хүртээх, гендерийн хэвшмэл ойлголт хандлагыг өөрчлөх зорилготой. Эрдэс баялагын салбар дахь гендерийн бодлогын зорилгыг хангахын тулд салбарын эрхцэн орчны шинжилэл, бодлого төлөвлөлт, төсөв, хяналт, шинжилгээ, үнэлгээнд гендерийн агуулга тусгах, гендерийн ялгуурлыг арилгах. Бүх төвшөнд гендерийн ялгаатай хэрэгцээнд нийцсэн ажил, ар гэрийн тэнцвэрийг хангасан орчин бүрдүүлэх. Салбарын бүх шатны удирдах төвшөнд эмэгтэйчүүдийн оролцоо, төлөөллийг хангах тусгай арга хэмжээ хэрэгжүүлэх. Гендерийн мэдрэмжтэй бодлого салбартаа хэрэгжүүлэхэд олон талт түншлэл, нэгдмэл бодлого, стратеги хэрэгжүүлэх зорилт тавьжээ. Дээрх бодлогыг салбарын хэмжээнд хэрэгжүүлэхийн тулд дараах үйл ажиллагааны чиглэлийг баталсан. Үүнд салбарын эрхцэн баримтат чигт гендерийн үнэлгээ хийх, гендерийн мэдрэмжтэй төлөвлөлт нэвтрүүлэх, хяналт шинжилгээ, үнэлгээний тогтолцоонд гендерийн мэдрэмжтэй аргачлал боловсруулж нэвтрүүлэх, байгаль орчин, хүний эрх, нийгэм эдийн засгийн үнэлгээг гендерийн мэдрэмжтэй хийх, гендерийн мэдрэмжтэй сургалтын модуль боловсруулж сургагч багш бэлтгэн сургалт тогтмол явуулах, төслийн нөлөөллийн үнэлгээг гендерийн мэдрэмжтэй хийх аргачлал боловсруулж чадварчуулах, ажил, ар гэрийн амьдралын тэнцвэр хангасан орчин бүрдүүлэх, ростроор буюу жасаагаар ажиллах нөхцөлийг хөдөлмөрийн хуульд нийлүүлэн тогтоох аргачлал зөвлөмж батлан мөрдүүлэх. Хөдөлмөрийн нөхцөлд гендерийн үнэлгээ, ажлын байран дахь эрүүл мэндийн эрсдлийн үнэлгээ хийх, эрсдэл бууруулахад чиглэсэн зөвлөмж гарган хэрэгжилтийг хангах. Байгууллагын дотоод журмыг гендерийн мэдрэмжтэй болгох. Салбарын боловсон хүчин, инженер, техникийн ажилтан, мэргэжлийн тухайн салбарт эзлэх хүйсийн зохистой хувь хэмжээг хангах. Сургалтын нэгдсэн төлөвлөгөөг гендерийн мэдрэмжтэй боловсруулах.
Гендерт суурилсан хүчирхийлэл ялгуурлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх бодлого, үйл ажиллагаа явуулах удирдамж боловсруулж мөрдүүлэх, гендерийн хэвшмэл ойлголт хандлагыг өөрчлөх цогц стратеги төлөвлөгөө боловсруулж бүх шатанд хэрэгжүүлэх, салбарын бүх оролцогч талд гендерийн бодлого төлөвлөгөөг танилцуулах, оролцоог хангах, салбарын эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах төвшөнд ажиллахад бэлтгэх, аймаг нийслэлийн засаг даргатай байгуулах гэрээнд гендерийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар тусгах. Нөлөөллийн бүсэд нутагладаг хүн амын нүүлгэн шилжүүлэлт, газар чөлөөлөлт, нөхөн олгорын асуудалд гендерийн эрхтгш байдлыг хангахаар салбарын хууль тогтоомжинд тусгах. Геолог уул уурхай газрын тос хүнд үйлдвэрийн салбарт гендерийн талаар баримтлах бодлогыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд дээрх ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Эрдэс баялагын салбарын хөдөлмөрийн харилцаанд дах хууль, эрх зүйн орчин, хүний эрх, гендерийн бодлого зохицуулалтыг сургалтын энэ хэсгээс бид мэдэж авлаа.